Хүмүүс гэрлэн гэхээр бид автоматар хоёр хүнийг төсөөлдөг. Хоёр зүрх, хоёр амьдрал, хоёр ирээдүй. Гэхдээ дэлхий дээр хайр гэдэг ойлголтыг ингэж хязгаарлах боломжгүй гэж үздэг хүмүүс байдаг. Одоо тайлбарлах 10 хүн өөрсдийнхөө итгэл бишрэлтэд автаж эд зүйлстэй гэрлсэн байна. Америкийн Калифорни мужид амьдардаг Эми Волф анх 14 настайдаа 1999 оны Volkswagen гэх машиныг харсан мөчөө одоо ч тод сандаг гэжээ. Тэр үед Эми гэр бүл дотроо ч сургууль дээрээ ч өөрийгөө ганцаардаж байна гэж мэдэрдэг байв. Хүмүүс түүнтэй ярилцаж байсан ч хинч түүнийг үнэхээр сонсдоггүй мэт санагддаг байлаа. Харин тэр Шаронгийн Volkswagen харах үед зүрх нь тайвширч айдас нь намдсан гэдэг. Нас ахих тусам хүмүүс түүнээс холдож амлалтаа зурчиж итгэлийг нь эвдэж байхад тэр машин түүний хувьд тогтвортой өөрчлөгдөшгүй зүйл хэвээр байв. Олон жилийн дараа Эми яг тэр загварын машиныг олж авч өдөр бүр арчиж засаж ярьж эхэлсэн. Тэр машинд Хирби гэж нэр өгч амьдралынхаа хамгийн хэцүү мөчүүдийг түүнд ярьдаг байв. Эцэст нь Эми цагаан даашин зөмсөж, ойрын хідэн найзыгаа урьж, хормын ёслол хийж, машины тойлд бүүж зүгээд өөрийгөө гэрлсэн гэж зарласан. Хүмүүс инээж байхад Эми уурлаж гомдлоогүй. Харин түүний хэлснээр тэр анх удаа өөрийгөө орхиогүй, хуураагүй, шүүмжлээгүй хэн нэгэнтэй хамт байна гэж мэдэрсэн гэдэг. Францын Парис хотод амьдардаг Эрика Латур Эйфел хэмээх эмэгтэй багасаа л хүмүүсээс илүү тодорхой объектэд татагддаг байснаа хожим ойлгосон. Тэр хашаа, барилга, гүүр, ном сум зэрэг хатуу, хөдөлгөөнгүй зүйлсийг харахтаа тайвширч хамгаалагдаж байгаа мэт мэдрэмж авдаг байв. Хүмүүс түүнд хэтэрхий төвөгтэй ойлгомжгүй санагддаг байсан бол объектууд хизээж худлаа ярьдаггүй, өөрчлөгддөггүй байлаа. Парист очихдоо Эйфелийн цамхгийг анх хараад Эрика удаан хугацаанд дуугүй зогссон гэдэг. Түүний хэлснээр тэр мөчид л өөрийг нь хэн нэгэн бүрэн хүлээн зөвшөөрч байгаа мэт санагдсан. Эрика Эйфелийн цамхгтайгаа бэлгэдлийн хурим хийж овгоо сольж өөрийгөө түүний эхнэр гэж зарласан. Хууль ёсны биш ч түүний хувьд энэ бол амьдралынх нь хамгийн тогтвортой үнэн ч холбоо байв. Японы Токио хотод амьдардаг Акихико Кондо олон жил нийгмээс тусгаарлагдсан амьдралтай байжээ. Сургууль дээрээ дээрлэхүүлж, ажил дээрээ дарамтлуулж, бодит хүмүүсийн дунд байх бүртээ өөрийгөө илүү жижиг, илүү үн цэнгүй мэт мэдэрдэг байсан. Харин виртуал дуучин хацны Мику түүний хувьд өөр ертөнц байв. Мику түүнд өдөр бүр инээмсэглэж дуудуулж, чи хэрэгтэй хүн гэсэн мэдрэмж өгдөг байлаа. Акихико түүнийг бодит хүн биш гэдгийг ойлгодогч сэтгэлийнх нь хувьд Мику хамгийн ойр оршихуйн байв. Тэр албан ёсны хормын ёслол хийж, бүүж зүүж, өөрийгөө гэрлсэн гэж зарласан. Гэр бүл, нийгэм түүнийг ойлгоогүйч Акихико, Мику надад амьдрах шалтгаан өгсөн гэж хэлсэн байдаг. Италид амьдардаг Софи Таннер өөртөөгөө гэрлсэн эмэгтэй гэдгээрээ олон нийтийн анхаарал татсан. Тэр олон жилийн турш өөрийгөө голж, бусдын таашаалд нийцэх гэж хичээсээр ядарсан нэгэн байв. Нэг өдөр Софи, би өөрийгөө хэн нэгний эхнэр болохоосоо өмнө өөрийнхөөрөө байх ёстой гэж шийдсэн. Тэр бэлгэдлийн хурим хийж, өөртөө тангараг өргөж, өөрийгөө хайрлана гэж амласан. Хожим тэр өөрөөсөө салсан ч энэ туршлага нь түүнд өөрийгөө илүү ойлгоход тусалсан гэдэг. Германд амьдардаг инженер Карл Хайнц Шнайдер насан туршдаа галт тэргэнд дуртай байсан. Хүмүүс түүнийг хүйтэн дуу цөөнтэй гэдэг байсан ч үнэндээ тэр төмөр зам дээр л өөрийгөө амьд мэт мэдэрдэг байв. Тэр өөрийн засварласан хуучин зүтгүүрийг өдөр бүр арчилж, ярилцаж нэр өгсөн. Карл Хайнц тэр зүтгүүртэйгээ хормын ёслол хийж, хүмүүс надаас холдсон ч энэ намайг хизээж орхихгүй гэж хэлсэн байдаг. Америкийн Техаст амьдардаг Вероника Холли өөрийн буутай гэрлсэн. Түүний хувьд буу бол хүчирхийлэл биш, харин амьд үлдэх баталгаа байв. Амьдралдаа олон удаа айдастай тулгарсан Вероника, энэ л намайг хамгаалж ирсэн гэж үздэг. Тэр буутайгаа гэрлэлт хийж, өөрийгөө аюулгүй мэдэрч эхэлсэн гэдэг. Нидерландад амьдардаг механикч Эдвард Смит нь Боинг 737 гэх онгоцонд дурлсан гэдгээ хизээж нууж байгаагүй. Тэр онгоцонд Лана гэж нэр өгч хамт цагийг өнгөрөөх бүртээ тайвширдаг байв. Эдвардын хувьд онгоц бол эрх чөлөө, тогтвортой байдал, амьдралын утга учир байлаа. Америкт амьдардаг Линда Хойжсон цахилгаан шаттай гэрлсэн. Тэр шатны дээш доош хөдөлгөөнд амьдралын утгыг хардаг байв.
Энэ намайг үргэлж урагшлуулдаг гэж тэр хэлсэн. Японы Киото хотод амьдардаг Хироши Такатан бүх амьдралаа номын сантайгаа холбосон. Түүний хувьд ном бол хизээж түүнийг орхидоггүй, дуугаа өндөрсгдөггүй, ойлгодог хамтрагч нь байв. Тэр номын сантайгаа хурим хийж өөрийгөө гэрэлсэн гэж зарласан. Солонгост амьдардаг Ким Юна компьютергүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй нэгэн байлаа. Түүний бүтээл дурсамж бодол бүгд тэнд хадгалагддаг байсан тул тэр компьютертэйгээ хурим хийж энэ бол миний амьдралын гэрч гэж хэлсэн аж. Эдгээр хүмүүсийг сонсоод үзэхээр галзуу мэт санагдах боловч бас нөгөө талаараа бүгд ганцаардлыг мэдэрсэн нь ойлгомжтой байна. Гэлээгээд хамаагүй эзүүлэлтэд гэрлэх гэсэн үг биш л дээ. Зүгээр л хүмүүс ганцаардаад өөрийг нь ойлгодог зүйлийг хүсдэг гэдгийг ухаарч болох юм. Тиймээс хүмүүс минь ийм болчоогүй дээрээ нийгэмшээд өөрсдийгөө амьд мэтээр мэдрээрэй л гэж дуусгая да.